Хүүхдүүд нойргуудалд өртгөн нэмэгдэжээ. За хүүхэд 23 цагаас хойш унтснаар өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна. За альва хүн нойргуудалтай болсноор зүрх судас ходоодны үйл ажиллагаа тоглож дархлаа суларч альва өвчнөд өртөх суурь болдог байна. Бага насны хүүхэд бол одоо 8 цагт оронд нь оруулаад одоо үлгэр ярьж өгöd тийм үү те ярьж хагаад ингээд 9 цагт унтуулаад одоо 10 цаг гэхэд бол гүн нэрслийн эхэлцээ өглөө 6-7-д ч юм ингээд босох хэрэгтэй байдаг чи. Тэгтэл одоо яг 10 цаг 11 цагт юу гэхээр хүүхдийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай байдаг. Жишээлбэл өсөлтийн даврын хэмжээ оргил төвшөнд хүрсэн байх хэрэгтэй. Гэтэл жишээлбэл хүүхдийг яг том хүн шиг одоо хамт байж байгаа л киногоо зэдж байдаг юм уу ингээд эрт унтуулахгүй оронд нэрт унтуулахгүй байж байгаа л аав ээж нь хамт 11 12 үргэл унтахад жишээ нь тэр хүүхдийг өсч бойцох шаардлагатай өсөлтийн дааврын тэр пик левел буюу одоо оргил төвшөнд хүрэх тэр цагийг алдчихж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд муугар нөлөөлөх, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах төвшөнд нь одоо сөргөөр нөлөөлөгч гэдэг юм уу. Нойргуудал үүсгэхэд хүний бүх эргэтэн систем нэрвэгдчихэд. За тухайлбал хүний хамгийн ихний одоо нойрны одоо алдагдлаас олж үүсдэг юм бол тархи мэдрэлийн систем буюу тархины эмгэгүүд. Хүн тайван биш болно, уур бухимдалтай болно. За үнийгээ дагаад хөдөлмөрийн чадамж нь 30-аас 40% буурж байна. За ялангуяа энэ хотцолтой холбоотой бол гэрлийн бохирдол гэдэг юм гарсан. За үүнтэй холбоотой бол хүний нойрны хинэл алдагдчих эхэлж байгаа. За дараагийн асуудал бол хүн нойр муутайхан бол зүрх судасны систем ямардаг. За зүрх судасны систем ямарна гэдэг бол нөгөө хүний амь настай холбоотой гинтийн үхэл нас баралтын шалтгаан болж байна. Монголчуудын амьдралын хэв маяг ухаалаг утасны хэрэглээ зэргээс шалтгаалan оройтож унтах, шөнө дахин сэрэх зэргээр нойргуудалд автах нь нэмэгдэжээ. Энгийнээр хэлбэл нойргуудалтай болсон хүн зүрх судас ходоодны өвчтөд олох суурь тавигддаг байна. Эрт унтаж гүн нойронд автснаар дархлааны систем сайжирч альва өвчлөөс хол байх суурь болдгийг Японы эрдэмтэн профессорууд ч онцлсан юм а. Нойр бол хүний анхдагч хэрэгцээ. Сайн нойр авснаар бие болон сэтгэл зүй тавин, эрүүл, сайн байна гэсэн үг. Сайн нойр сайхан амьдрах суурь болдог. Монголд энэ төрлийн судалгаа ховор байна. Монголчуудын дунд нойргуудал их болсон энэ үед өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой. Ингээд хүний амьдралын хамгийн чухал физиологийн хэрэглээ болох нойр хүний амьдралын чанарч нөлөөтэй энэ цаг үед анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль нойр судлалын асуудал Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Монгол Японы мэргэжилтнүүд нэгд ор цуглан нэгдсэн судалгаа болон тулгамдаад байгаа асуудлуудаа ярилцж байна.